Бат Ойсголон төлөөлөгч санал хэлье. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Энэ хэсгийн ахлагч гэж одоо бий болгоод шинэ одоо үндсэн хуулийн хэрэгжснээс хойш бас нэг томоохон ялангуяа анхан шатанд өөрчлөлт орсон нэг шинэ нэр томьёо үсэд үндсэндээ бараг 20 орчим жил болж байгаа. Тэгээ энийг юунтай холбож бас үзэх үү гэхээр механик хүн амын өсөлттэй шууд холбож үзэх хэрэгтэй. Яагаад 2006 онд энэ асуудал шийдэгдсэн гэхээр үндсэндээ Монгол улсын нийслэл Улаанбаатар хот анх удаа сая хүн амтай болоод дөнгөж одоо мега хот руугаа үндсэндээ орсон ийм одоо түүхтэй шууд холбоотой. 2006 онд та бүхэн санаж байгаа бол яг хүн амын эцсийн одоо тоо үзүүлэлт бол нэг сая 53 мянган хүн амтай одоо статистик дүн гарч ирсэн. Хуучин та бүхэн санаж байгаа бол манай анхан шатны нэгжийг хороо хорин гэд хүн болгонд тэгж ярьдаг. Яагаад вэ гэхээр хороон дотор байгаа 20 өрхийг тэн дотор одоо 20 өрхийн нэг нь одоо хороон удирдлагуудтай, ажилтнуудтай үндсэндээ хамтарч энэ одоо айл өрхийн амьдрал бүрийг гүнд нь орж одоо шийдэж дээш нь уламжилж нийслэлийн одоо иргэнийх нь өрхийнх нь хувьд асуудал нь юу вэ гэдгийг маш одоо ойрхоноос мэдэрдэг байсан. Тэгээ энэ 2006 оноос хойш яасан бэхээр сая хүн ам даваад гараад ирэхээр хүрхээ байсан. Хороонд ажилтдаг одоо ажилтнуудын тоо үндсэндээ хороонд төрийн үйлчлэгээ хүргэдэг үндсэн одоо тогтолцоонууд маань өөрчлөгдөж эхэлсэн. Үндсэндээ 10 хүрэхгүй хүн хороон дээр одоо ажиллаж тэр сая хүн амыг хуваагаад тооцохоор нэг 100 гаруй хороонд хуваагаад үзэхээр үндсэндээ хүн ам дунджаар 10,000 гаруй хүн амтай дунджаар одоо хороотой бий болж эхэлсэн байна. Тэгээ ингээд 2000-ад оны ихэр Монгол улсад үүссэн тэр уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэж байгаа тэр зуд турхнаас болж механик өсөлт асар хурдтайгаар одоо бол үндсэндээ Улаанбаатар хотод 2 сая гаруй хүн амьдарч байна шүү дээ. Тэгээ тэрэнд нь дүүцүүлж бид нар нэг 2000 руу үндсэндээ дөхүүлж байгаа манай нийслэлийн засаг даргын тамгын газар хороон дээр ажиллаж байгаа нийт одоо ачааллаа тооцоод би бол одоо нэг зүйлтэй шууд холбож санал хэлмээр байна. Баяр дарга энэ ч мөн одоо төрийн байгуулалттай холбоотой манай ажлын хороо ажиллаж байгаа. Тэгэхээр засаг даргач шууд үүрэг өгөөд үндсэндээ энэ тогтоол дээр нэмэлт өөрчлөлт нэмэлт заалт оруулж агаад эргээд одоо хуралдаа танилцуулж агаад хамтарсан ажлын хэсэг гаргад гисэн үү. Бид нар саяхан санаж байгаа шүү дээ та бүхэн. Дөнгөж оны өмнөхөн бид нар дүүрэг дээр засаг даргын бүрийн эрхийн хүрээнд дүүргүүдийн бүтцийг батлахдаа Улаанбаатар хотын ерөнхий менежерийн үндсэндээ эрхлэх асуудлын хүрээнд энэ хот нийтийн аж ахуйн бүх одоо ажлыг дүүрэг дээр хариуцах ерөнхий менежерүүдийг бүгдийг томилдсон байж байгаа шүү. Бид нар зүгээр том утгаар нь хуулиар нь авч үзэх юм бол аймаг нийслэлийн нийт одоо хэсгийн ахлагч гэдэг юм ингэж явах юм бол бид нар хязгаарч шийдүүлж чадахгүй. Тийм учраас одоогийн хууль тогтоомжтон дээр байгаа хороон дээр ажиллаж байгаа ард иргэдтэй хамгийн ойр ажиллаж байгаа энэ хэсгийн ахлагчдынхаа нийгмийн баталгааг нь өөрсдийнхөө одоо хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн эрх зүйн байдлыг одоо өнөөдрийн байдлаар тогтоож өгсөн тэр одоо хууль эрх зүйн боломжондоо багтааж бид нар баталгаажуулж өгөхгүй бол үндсэндээ 20 жилийн хугацаанд хамгийн одоо иргэдтэй ойрхон ажиллаж байгаа хүмүүсээ бид нар орхигдуулаад яваад байна. Бид нар дандаа одоо юу гэдэг их хурл засгийн газраас хамааралтай энэ шийдвэрүүдийг хүлээгээс суусаар байтал энэ бол шийдэгдэхгүй байна. Тийм учраас миний гаргаж байгаа санал бол нийслэлийн засаг даргын одоо бүрийн эрхийн хүрээнд энэ дүүргүүдэд байгаа ерөнхий менежерүүдийн дор ажиллах төрийн одоо үйлчлэгийг хүргэх анхан шатны ажилтнууд гэсэн ийм одоо томьёоллоор оруулж ирмээр байна. Тэгээ нэмэлт 1 минут авч.
Тэгэхээр дүүргүүдийн үндсэндээ Улаанбаатар хотын захирагч, за түүний одоо гүйцэтгэж байгаа аж ахуйн ажлыг гүйцэтгэж хариуцж байгаа ерөнхий менежер, дүүргүүдийн ерөнхий менежер буюу дүүргийн засаг дарга нарын удирдлаганд ор шууд одоо ажиллах юм боломж харагдаад байгаа юм. Тийм учраас энэ одоо ажилтан албаагчдаа нийгмийн баталгаа, ажиллах нөхцөл, энэ төрийн үйлчилгээний ажилтан гэдэг энэ агуулгыг бол оруулж ирмээр байна. Тэгээд тогтоолын төсөл дээр одоо 5 дахь заалт байдаг гэсэн үү? Шинээр томьёолдог гэсэн үү? Нийслэлийн засаг даргыг судлаад ээлжид одоо хуралдаанаар оруулж ирж шийдвэрлэхийг эсвэл одоо баяр дарга захирамж гараад хамтарсан ажлын хэсэг байгуулад энийг одоо шийдъя гэсэн ийм одоо саналыг оруулж байна. За хэлж байгаа асуудалтай холбогдуулан асуулт санал хэлж дуусчлаа. Төлөөлөгчнөөс гаргасан саналууд байгаа. Тогтоолын төсөл дээр оруулаад явах уу? Захирамж гаргаад явах уу? Тэмдэглэлээр үүрэг гаргаад явах уу гэдэг нэг юм 3 саналтай болчиход байна. Матөслөн төлөөлөгч. Би гаргасан санал дээр ерөөсөө гормоор өөр санал гаргачих. Тогтоол дээр орохоор нөгөө одоогийн байдлаар шууд шийдэхгүй учраас тусад нь баяр дарга засаг даргатай зөвлөж байгаад ажлын хэсэг байгуулах захирамж гаргаад явцсан зүгээр. Тэмдэглэлээр мэдээж засаг даргад саяны томьёоллоор энэ асуудлуудыг шийдвэрлэж танилцуулна гэсэн агуулга бол оруулахад бол тэгэхээр одоогийн энэ тогтоол дээр оруулахаар бас нөгөө ажилтнуудын нөгөө цалингийн урамшууллын хэмжээг тогтоож байгаа учраас дэмий юм байна. Тийм учраас би энэ саналаа татаад таны захирамж, за дээр нь тэмдэглэлээр засаг даргад үүрэг өгөхлээ гэсэн санал гаргаж байна.